Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдөр монгол хэл дээр дараасан 3 гээгүүлагчийн дүрмийг хүснэ. Дараасан 3 гээгүүлагчийн сүүлийн 3 дахь гээгүүлагч нь хэлний үзүүрийн хоолой гээ байвал өмнө нь заавал их шиг бичнэ. За дараах үгийн дараасан 3 гээгүүлагчийг олж дугаарлаарай. За эхний үг нь янзга. За энэ дээр эн-зэг гэсэн 3 гээгүүлагч байгаа. 3 дахь гээгүүлагч нь хоолой гээ байна. За тэгвэл хоолой гээгийн өмнө заавал их шигтэй байх ёстой. За чагтах гэдэг үгийн дараасан 3 гээгүүлагчийг дугаарлая. За дараасан 3 гээгүүлагчийн 3 дугаарх нь хоолой гээ байна. Тэгвэл энэ хоолой гээгийн өмнө заавал их шиг бичнэ. За хулгана гэдэг үгийн дараасан 3 гээгүүлагч нь эл гээ ин. За 3 дахь нь хэлний үзүүрийн ин байвал өмнө нь заавал их шиг бичнэ. Гэх жишээтэйгээр дугаарлаарай хүүхдүүдээ. За дараах үгэн залгуурыг залгаарай. Бодогдоно, өрсөнө, тоолцоно, хорсоно, мэдэгдэнэ, мэгдэнэ, амсана, унтана. За дараасан 3 гээгүүлагчийн 3 дугаарх нь хэлний үзүүрийн ин байвал хэлний үзүүрийн 3 дахь гээгүүлагчийн өмнө заавал их шиг бичнэ. За өөрсдийнхөө залгасантай тулгаарай. За дүгнэлт дараасан 3 гээгүүлагчээ дугаарлаж сурлаа. Дараасан 3 гээгүүлагчийн сүүлийн гээгүүлагч нь хэлний үзүүрийн ин хоолой гээ байвал өмнө нь заавал их шиг бичнэ. За гэртээ тэмдэг үсэг нөхөж бичээд дүрмийг тайлбарлаарай. Мөн залгуурыг зөв залган бичээрэй. Залгахдаа балархай эгшгийн дүрмээ санаарай. Сонссон хүүхдүүдээ баярлалаа.